Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Бадмараг. Оюун бэлэг байна. За өнөөдөр бид бүгд байгаль экологийнхоо номныхоо хүрээнд байгалийн гайхамшгууд гэдэг номыг сонгон авч оюун бэлгийг урьсан байна. За манай оюун бэлэг эхлээд зохиолчийнхоо тухай танилцуулаад өгөөч. За байгалийн гайхамшгууд номны зохиолч Бен Ховард гэдэг хүн маань байгаль амтны эколог, байгалийн түүхийн талаар бичдэг юм Английн зохиолч редактор юм хүн байгаа. За энэ хүн маань BBC Wildlife, BirdLife зэрэг сэтгүүлд тогтмол нийтлэл бичдэг бөгөөд Лондонгийн амтан судлалын нийгмийн гишүүн юм хүн байгаа. За тэгэхээр энэ хүн зохиолч маань энэ номыг бичдэг. Энэ ганцхан ном биш үү? Өмнө зөндөө ном бичдэг сэтгүүлч гэсэн үг юм байна тий. Өмнө 4 ном гаргасан. Энэ ном энэ зохиолч маань энэ номоо яг яагаад бичих хүссэн бэ? Байгальд орших бүхэн өөрийн гэсэн үн цэнтэй түүхтэй гэдгийг харуулахыг хүссэн. За энэ хүүхрэнд номоо бичихтэй бол байгаль гайхамшиг байхгүй мэт санагдаж болох ч анзаараад харах юм бол бүх зүйлс гайхамшигтай байдаг гэдгийг харуулахыг хүссэн. За тэгэхээр одоо хоёлаа шууд номныхоо тооч агуулга руу оръё. Энэ номон дээр яг юуны тухай гардыг, яг ямар зүйлсүүдийн тухай гардыг. За энэ надад цаашлаад байгаль экологиотойгоо одоо яаж холбогдож байгаа энэ тухай гоё тайлбарлал. Байгалийн гайхамшгууд номон дээр энэ бол байгалийн 200 гаруй амьтад, ургамал, чулуулаг ба эрдэс, бичил биетэн гэх зэрэг иймэрхүү зүйлсүүд гардаг. За энэ хүн номон дээр маань болохоор зөвхөн одоо баримтаар бас яг бодит юм шиг зураг шинжлэх ухааны тайлбар үндэслэл дээр ингээд тогтоож тайлбарлаж өгсөн нь маш их таалагдсан надад. Тэгээд энэ хүн номон дээр бас айгу тийм ачирхалтай нэртэй тийм ургамал амьтад байдаг юм байлээ. Ааха, мэдхгүй амьтад одоо ургамлууд. Тийм. Жишээ нь цөлийн сарнай, аврах хясаа энэ төр гээд тийм. Тэгээд даалын очмоч гээд айгу тэгвэл эн чинь бараг биологийн ном юм шүү тий. Айгу сонирхолтой нэртэй ном юу байдаг юм билээ. За одоо энэ чинь бараг шинжлэх ухааны биологийн ном болчихж байгаа шүү дээ. Одоо өмнөх ном одоо зарим номнууд чинь ингээд үлгэрийн ном ч юм уу эсвэл ийм уран сэтгэмжийн дээр тулгуурлаж өрсөлдсөн байдаг бол энэ дандаа ингээд бодит баримтууд бодит ингээд зүйлсүүдээр тулгуурж байгаа нь чамд яг ямар сэтгэл төрж байна? Одоо ийм номыг ер нь уншиж гисэн үү чи? Иймэрхүү ном бол ер нь бол өмнө уншиж байгаагүй анх удаа л уншиж байгаа. Тэгээд яг энэ хүн номыг уншихад бол би анх харцаад хөөх ийм сонин нэртэй ийм ургамлууд байдаг юм бах та. Ийм зүйлс дэлхий дээр бид нартай ингээд хамт оршиж идэх юм бах та гэдгийг хараад маш гайхажсэн. Ишлэлийн хувьд гэх юм бол байгаль бол амьд тогтолцоо. Хүн бол түүний нэг хэсэг юм аа гэж зохиолч маань бичсэн. Тэгэхээр одоо ингээ хүмүүс чинь бараг өөрсдөө байгалийн нэг хэсэг гэдгийг мэдчихүү. Одоо тийм гайхалтай зүйлсүүдийг оршин байдгийг ч мэдэхгүй одоо ингээл нийгмийн амьдралдаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас унших хэрэгтэй юм байна. Чиний ингээд харах өнцгөр энэ ном маань яг ямар мессежийг ер нь хүмүүст өгөх гээд байна. Энэ хүн ном маань ингээд яг ингээд уншихаар гаднаасаа ингээд харагдахтаа зөвхөн ингээд айгүй сайхан зүйлсийн талаар гарч байгаа мэт харагдаж болох ч яг уншаад үзэх юм бол амьтдын одоо орчин сүдэх те мод тайрах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг иймэрхүү зүйлсүүдийг байгаль экологийн ийм зүйлсүүдийг хөндөж өгсөн байдаг. За гэхдээ чиний ингээд бодлоор заяа. Яг ямар насны одоо ямар үеийн хүмүүс энэ номыг уншичвал болохоор байна гэж нэг тийм нэг цохилт өгөхөөр нэг юм нас гоё хэлээд өгч чинь. Одоо яг юу гэж бодож байна? Миний хувьд бол энэ хүн номыг уншихад асуул нэг хамаарахгүй байх гэж бодсон. Ягаад гэвэл энэ чинь маш сонирхолтой. Тэгээд ер нь бол шинжлэх ухаан байгаль экологийг сонирхдаггүй хүн ч гэсэн ингээд уншаад үзэхэд маш сонирхолтой байхаар юм ном байсан. Тэгээд яг миний хувьд бол өсвөр насныхан тэгээд бас манай одоо ээж аавын үеийн ч юм уу тийм их хүмүүс уншвал маш гоё байх хаа гэж бодож байна. За одоо чамд ингээд номныхоо судалгааг ингээд хийсэн л байна. Тэгээ ингээд номынхоо судалгаа хийгээд зохиолтой судлаа. За одоо ингээд мэдлэгийн одоо судалгааны ажил хийнэ гэсэн үг шүү дээ. За энэ ажлыг хийгээ явж хахад чамд ингээд нэг энэ сэдвийг л би ярих байсан. Энэ ямар хүртээлтэй сэдв би энийг л хүмүүст хэлээд өгчээсэн гэсэн нэг юм гоё факт байсан уу? Факт гэхээс илүү ер нь бол энэ дээр нэг сонирхолтой зүйлсэн тэр нь болохоор сүнсэн ургамал гэж байсан. Сүнсэн ургамал. Оо за. Энэ нь болохоор ингээд одоо цэвхий цагаан өнгөтэй. Тэгээд цэцгийнхэн дэлбэг ингээд огт тасалж хурж болдоггүй. Хурчих юм бол ингээд хар өнгөтэй болцдог цэцгийн дэлбэг. Тэгээд тийм юм байна. Тэгээд дундаа ганцхан ингээд юм цэцэгтэй. Тийм. Тэгээд тэр дэлбэнүүд нь зөвхөн 30 см хүртэл ингээд ургах тийм юутай мэлээ.
Тэгээд тийм тэр нь ингээд дүрслэх юм бол яг ингээд цаас шиг тийм нимгэн байдаг юм лээ бас. Аха. Тэгвэл энэ ургамал маань яг хаагур үдий. Тэрийг өөр чинь судалсан уу? Яг ургамлын хувьд болохоор Хойд Америк, Төв Америк, Азид байрладаг ийм ургамал юм лээ. Тэгэхээр номыг уншснараа бас хэрэгтэй байх нь шүү. За самд өөр гоё юу вэ? Өөр гэх юм бол бас гэрэл чимэд оё гэжсэн гоё юм байна. Тэгээ энэ нь болохоор ангараг гариг дээр байрладаг. Ангараг гариг дээр тийм. Тэр хүртэл судлаа юм шүү. Тэгээ энэ нь болохоор галт гэрэл чимэд оё, үнэт гэрэл чимэд оё, цагаан гэрэл чимэд оё гэж бүр бид юм лээ. За энэ борооны улмаас үүсдэг. За заримдаа болохоор ингээд бороо чулуулаг дээр тусаж эрцүүдийг уусган газрын ан цав руу авчдаг. Энэ нь одоо олон жилийн дараа гэрэл чимэд оё бий болох үнцийг тавьж өгдөг юм лээ. За тэгээд энийг болохоор бас эртний грекчүүд Бурхтын хаан Зевсийн баярын нулимс гэж үздэг байсан юм лээ. За бас тэгээд яагаад бэ гэвэл одоо Зевс дайнд ялалт байгуулсныхаа дараа баярын нулимс унаан тэр нь газар дэлхий дээр унаж одоо гэрэл чимэд оё бий болсон гэж үздэг юм лээ. За нэг ингээ намайг ингээ уншиж явах явцад нэг юм ишлэл тодруулдаг штеп. Ингээ ишлэл тодруулаад ёо энэ ямар өнөө өгөөч гэдэг юм уу. Тэр чи чамд юм байсан. Энэхүү номны агуулга дээр яг гарч исэн би хэлсэн штеп. Далайн оч гээд далайн оч нь болохоор бас ингээ дэлхийд даяар байдаг мэдээж. Ягаад гэвэл одоо шүн болоход одоо ингээ далайн эрэг дээр гялалцаад энэ нь олон тэрбумаараа үзэгдэх явцад одоо далайн давлгаа одоо гялалцаж гэлцэн баг. Тэрхүү маш үзэсгэлэнтэй үзэгдэл бий болтгоо юм лээ. Тэгэхээр ихтэй унших хэрэгтэй байх нь. Шилүү ухаан тал дээр илүү тулгуурлаж өгсөн болохоор бүр мэдлэгийг айгуу сайн тэлж өгөх юм шүү тий. Бид нар чинь тэгэл одоо бараг нэг навч хараад энэ ямар модны тим навч хэлж чадах угаасаа чадахгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ номыг судалснараа бид бүгдийн биологийн болон ер нь айгуу олон талын мэдлэг тэлэх нь байна. За энэхүү дугаартай хамт байсан та бүгдэд үнэхээр их баярлалаа. Бид бүгдийн дараагийн 50 номын саналыг өгөхийг хүсвэл номын ертөнц пэйж хаягаар болон доор харагдж байгаа линкээр та бүгд ороод өөрийнхөө санал хүслийг хэлэх бүрэн боломжтой байгаа шүү. За анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.